Монгол улсад үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг гүйлгэнд нэвтэрсний 100 жилийн ой тохиож байна. Энэ нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолын түүхэн баталгаа юм. Энэ өдрийн хүрээнд Монгол банк, Монгол шуудан хувьцаат компанитай хамтран төгрөг 100 жил маркийг өнөөдөр худалдаанд гаргалаа. Тусгаар тогтносон улс орон мөнгөнд тэмдэгттэй байх нь тухайн улсын үндэсний үнд зүйлийг илэрхийлдэг. Улмаар эдийн засгийн бие даасан байдал инфляцийг дотоодын нөхцөлд тохируулж удирдах боломж, үндэсний аюулгүй байдал, экспорт, импортын зохицуулалт, хөрөнгө оруулалтад нөлөөлөх зэрэг олон эерэг нөлөөг бий болгож байдаг. 1924 онд худалдаа ба аж үйлдвэрийн банк байгуулагдсныхаа дараа ардын засгийн газраас бол өөрийн үндэсний мөнгөнд тэмдэгттэй болёо гэдэг тогтоол гаргаад тэгээ 1925 оны 2 сарын 22-ны өдөр бол мөнгөний шинжилгээ хийх гэсэн засгийн газрын тогтоол гаргасан байдаг. Монгол банкын сүүлийн жилүүдэд хуурамчаар мөнгөн дэвсгэрт үйлдэхээс сэргийлж шинээр хэвлэж байгаа мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалтын таних тэмдгүүдийг сайжруулсаар ирсэн. Энэ нь улсын аюулгүй байдалтай холбогдно. Иймд шинээр гаргаж байгаа дурсгалын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хамгаалтын элементүүд оруулж өгсөн нь цаашаад хэвлэгдэх мөнгөн дэвсгэртүүдийн жишг болж байна. Марк маань өөрөө бас та бүхэн сайн мэдж байгаа. Нэг талаараа түүхийн онцлог үйл явдлыг тэмдэглэн үлдээдэг баримтат 100 жилийн тэмдэглэн хамглан үлдээж байна. Монгол банк, Монгол шуудан компанитай хамтран төгрөг 100 жил маркийг өнөөдөр худалдаанд гаргалаа. Энэхүү маркийг бүтээхэд Nano Polgo технологи ашигласан бөгөөд мөнгөн тэмдэгтийн өндөр наривчлал бүхий 5 төрлийн хамгаалтын элемент оруулснараа онцлогтой.